одоо бас гэр бүлээсээ болоод 3 хүүхэдтэйгээ байсан шүү дээ. Тэгээ 3 хүүхэдтэйгээ яваад тэгээ энэ байгууллагад ажиллаж байхад л бас л манайд орж ирсэн ажиллаж байсан хүүхдэлтэй. Тэгэл тэгж явж байгаа л тэгэл танилцаал тэгэл бас манай хүүхдүүдийг хараад тэгэл нэг гэрт орсон таа бит. Гэрэлтэй батлуулаад би чинь 3 бандтай байсан. 3 бандтайгаа би чинь заримдаа гутрах үе биш үү юм уучих гэсэн үе байдаг бас бол би одоо би л юм уух юм бол миний 3 хүүхд газар амаргах гэдгийг л ойлгол ажилдаа улаараа л эдийн зэрэгтэй л явсан байхгүй. Минэна. Чи ядарч гин үү? Ядарч гин үү? Минэна ажиллаа болох юм уу? Маа? Ажиллаа болоо жоох амарх юм уу? Ажиллаа дуртай шүү. Ягаад? Яах вэ тэгэл одоо жишээлхэд сая ингээл цагаасаар би ийш тийш залгалтанд явах гэж байгаа юм. Хүмүүс итгэл над дээр ирж байгаа шүү. Би энэ ажилдаа хайртай анх авто засварчингаар ажилд ороод инженер болтлоо дэвшиж хичээн ажиллаж байна. 3 хүүтэйгээ салж хоцрохдоо дуртай ажилдаа улаарсаар ирсэн хэмээрнэ. Өдгөө тэрээр өөрийнх нь ард бат зогсдог халамж тантай дуртай ажиллаа төвгүй хүнхийн амьдарч байна. Савицхан үзэгчтэй тэгэхээр би та бүхэндээ энэ удаад автын инженер Батбаяр ахыг онцлог өргөж байна. Тэгэхээр сайн байна уу? Сайхан үйлчж байна уу? Сайн байцгаана уу? Сайхан үйлчж байна. Сайхан аварчж байна. За, Батбаяр ахын тухайд хэдэн жил яг энэ хөө автын инженер гэдэг энэ ажлаа хийж байгаа вэ? Анх засварчингаар орж ирсэн. Засварчингаасаа тэгээд ер нь бол одоо хүртэл ажиллаж байгаа да энэ компаниас одоо 9 жил ажиллаж байгаа юм уу? Тэгээ ер нь явцсайхаа тунд тэгэл ахлах тэгэл инженер болтлоо тэгэл твшээл явж байгаа. Намайг зориод ирж байгаа улсуудад бол одоо тэгээд ийш тийшээ явах гэж байгаа ч бай, энэ дотроо байсан ч бай. Гэхдээ ер нь бол юмнаас та хангалттай сэтгэлд нь хүртэл хийж үйл гэж боддог л доо. Энэ ажлын танд юун тийм гоё гэж дурсамаар санагддığım бэ? Одоо тэгэл нэг амьдралын шаардлага байна шүү дээ. Тэгэл хоёрт энэ ажлыг хийж ажил бид нар амьдралд хүрнэ шүү дээ. Тэгэл ажил солиод авах юм бол ямар ч амжилтанд хүрэх юм байхгүй. Тэгэхээр нэг ажил дээр тууштай явж ажил гэмээр амжилтынхаа ард л гарна гэсэн үг шүү дээ. Юм сурж авна л гэсэн үг байхгүй. Тэгж л бодож л зүтгэдэг шүү дээ. Ийш тийшээ явж байгаа улс амьтан чи мэдээж л итгэл ирдэг. За мэдээж нэг юм унжсан байгаа л энэ газар шүргээл ингээ элдэмцэн болчихгоо гэл тэрийн тогтоогоод өгдөг. За энэ одоохондоо солих болоогүй байгаа бол за ямар ч зүйл яваад ирэх чинь би энэ чи сольж өгье. Одоохондоо бол зүгээр өнөдөө хэлээг болдог байхгүй. Ер нь бол тэгэл ирсэн өнөөдөр хүмүүс ч яриад заахаа би яваад ирлаа сайхан саадгүй яваад ирлаа гэдэг өгчл бид нар гэж ингэн урамшуулж яддаг байхгүй. Тэгээ ер нь бол сүүлийн үед энэ засваруудыг анзаараад хахад ер нь бол засвар биш зүгээр л сольж